Дэлхийн бүтэц. Аялагч Аами, судлаач Тами, нисгэгч Өөдөө нар маань бүхнийг мэдээлэгч од роботтой хамт шинжлэх ухааны шидэт ертөнцөөр аялан мэдлэг эрдмийн оргилд хүрч мэдгүй зүйлсийнхээ учрыг тайлахаар яваа шинжлэх ухааны хайгуулчид билээ. Хөөе, найзуудаа, тэрийг хардаа. Ямар гоё харагдаж байна. Хөөх, ямар том нар вэ? Нараа, бид чинь дэлхийн гүнд яваа штэ. Энд бас нар байдаг юм бах та. Энэ нар биш ээ. Энэ талаар мэдхийн тулд бүгдээрээ эхлээд дэлхийн бүтцийн талаар судлах хэрэгтэй баха. Бүгдээрээ энийг юу болохыг эрдмийн чулууны тусламжтайгаар олж мэдцгээе. Тийм ээ, эрдмийн чулуу. Жаахан хүлээгээрэй. Эргэн тойрон харагдах эдгээр чулуунуудад шинжлэх ухааны мэдээллүүд хадгалагдсан байдаг тул аялагчид маань үүнийг ашиглан мэдгүй зүйлсийнхээ учрыг олдог бөгөөд тэд үүнийгээ эрдмийн чулуу хэмээн нэрлэцгээжээ. Мэдгүй зүйлсийнхээ учрыг тайлахад бэлэн үү? Тийм ээ. Дэлхийн бүтэц гэж юу вэ? Манай дэлхий ихэнх үедээ халуун чулуулгаас бүтсэн аврах том хөдөлгөөнгүй бөмбөлөг байжээ. Энэхүү бөмбөлөг дээр олон тооны маш тогтворгүй бүтэцтэй сахилгагүй солируд ирж мөргсөний улмаас задрал явагдан хөдөлгөөнд орж маш их хэмжээний дулаан ялгаруулж эхэлжээ. Үүнээс үүдэн их халалт болж чулуулагт байсан төмөр, хүнд металлуудаа хайлуулан төв рүүгээ бөөгнөрүүлж бусад хөнгөн, эрдэс чулуулгууд болон ус, агаар зэрэг бага нэгтралтай материалуудаа гадрах хэсэгтээ ялгаруулан гадагшлуулсны үр дүнд бидний одоогийн амьдарч буй их дэлхийн давхраад бүтэц бүрэлдэн тогтжээ. Давхраад бүтэц гэж юу вэ? Энэхүү бүтэц нь царцдас, майнд, гадаад ба дотоод цөм гэсэн давхаргуудтай байдаг. Дотоод цөм нь маш нэгт бас хатуу, мөн маш халуун, төмөр ба хаг зэрэг никель гэдэг металлаас бүтсэн аврах том бөмбөлөг юм. Энэхүү бөмбөлгийн диаметр буюу хөндлөн огтлол нь ойролцоогоор 2440 км байх ба харин халууны температур нь Цельсийн 6000 хэм хүрэхээр тийм халуун байдаг байна. Хөөх, дэлхий дээр 200 нар гарсантай ижил тийм халуун гэж юу? Яагаад ийм халуун байдаг вэ гэвэл дэлхийг мөргсөн сахилгагүй солируудаас болоод үүссэн доргилд нь одоо хүртэл дэлхийн цөмийг божигнуулж байгаа болохоор ийм халуун байдаг байна. Бид хурдтай гүгээд байхаар их халууцдагтай ижил дэлхийн маань цөм гүгээд л байна гэсэн үг шүү дээ. Өөхөө, тэгвэл бид ч бас их сахилгагүй зөнтэй юм байна. Дандаа гүүмээр санагдаад байдгийг. Харин гадаад цөм гэдэг нь дотоод цөмийнхөө гадуур хутсан давхрах бөгөөд мөн л төмөр болон бага зэргийн никель, нэмээд бүр жаахан хүхэр, ус дүрэгч, нүүрс түрэгч зэрэг элементүүдээс бүрдэнэ. Харин дотоод цөмөөсөө ялгаатай нь хатуу биш халуун шингэн хайлмгаас бүтсэн байдаг. Түүний температур нь дунджаар Цельсийн 5000 хэм хүрдэг ба давхаргын зузаан нь 2250 км. Гадаад цөмийн дээр манти гэдэг хүнд, нягт, хатуу чулуулгаас бүтсэн наадамхай шингэн давхарга байх ба энэ давхарга нь магний, цахиур, хүчил төрөгч гэх мэт олон төрлийн химийн элементүүдээс бүрддэг байна. Энэ давхаргын зузаан нь ойролцоогоор 2850 км ба түүний дундаж дулааныг Цельсийн 2000 хэм гэж үздэг. Мантийн давхаргын дээр бас нэгэн давхарга байдаг нь царддас давхарга юм. Энэ давхарга нь дэлхийн эзэлхүүний ердөө 1% эзэлдэг гадаргыг бүрдүүлэгч хатуу давхарга бөгөөд хөнгөн жинтэй олон төрлийн чулуулгаас бүрдэнэ. Ерөнхийдөө манай дэлхий яг л өндөг шиг бүтцтэй. Дэлхийн цөм нь өндөгний шар шиг, мантийн давхарга нь цагаан хэсэг шиг, харин царддас давхарга нь өндөгний гадна хальс шиг тийм л нимхэн гэсэн үг шүү дээ. Цардас нь 5-аас 70 км-ийн хооронд хэлбэлцсэн зузаантай ба үүний хамгийн өнгөн хэсэгт нь бидний мэдэх үржил шимт хөрс байдаг. Ийхүү дэлхийн маань ус ургамалтай, агаар тэнгэртэй, бас олон төрлийн амьтдтай болж бүрэлдэн тогтохын тулд 4.5 тэрбум жилийг туулжээ. Үнэхээр их зүйл мэдэж авлаа. Ястай сони юм аа.
Тэглээ шүү. Одоо энийг цахим тэмдэглэл дээрээ тэмдэглэж авцгаая. Өнөөдөр бүгдээрээ дэлхийн бүтэц, түүний дотоод ба гадаад зүм, мөн мантийн давхарга болон царцдсан давхаргын тухай маш сонирхолтой зүйлсийг мэдэж авлаа. Ямар гоё вэ? Ингээд цааш аялах зам маань нээлттэй боллоо. Урагшаа. Тийм ээ. Цаашаа явцгаая.